Сайн байцгаана уу хүмүүстээ. За, стержинг шалгалтанд ирдэг 2015-аас 20 оны молекул сэдвийн бодлогуудыг A+ цэгийн дээр надаар миний хичээлд орж сууж байсан байгаа хүүхдүүдийн хүсэл дээр энэ бичлэгийг багшаадаа YouTube байрлуулж өгөөч гэж хүсэлт гаргасан учраас энэ хүсэлтийн дагуу бодлогуудыг тайлбарлаж байна. За би энэ A+ цэгийн ажилласнараа бол зөндөө олон юм сурч байна. За тэгээд өөрийн гэсэн YouTube channel-та болсон. За тэрнгээрээ дамжуулаад үе шаттай стержинг шалгалтанд холбоотой юм бодлогуудыг тайлбарлая. Өөрийнхөө блогоор дамжуулаад нэлээд хоцрогдолтой байгаа хүүхдүүдэд онлайн материал болон бодлого дасгалыг сэдвчилсэн байдлаар яаж хийх вэ гэдэг арга зүйг олон нийтэд үн төлбөр хүргье гэж шийдлээ. За ингээ хамгийн ихний 15 онд хамгийн ихний бодлогууд нэг донлыг үзсэн учраас энэ донл ярихгүй гэж бодсон. За Карнеги циклээр ажиллаж байгаа машины агштуудын коэффициентийг тооцох юм байна. Тэгээд энэ дээр болохоор температур нь 2 дахин зөвлөлтөй гэж байна. За эндээс хөрөгчд өгсөн температур нь халаагч хагас 2 дахин бага юм байна. За тэгэхээр энэ томьёогоо шууд ашиглана. Хувирахгүйгээр сонгох хэлбэрийн тест учраас юм онцлогтой байна. За ингээд 0.5 буюу хувь шилжүүлсэн утга нь бол 50% гарч байгаа. За тоон утга ашиглаж байгаа тохиолдолд бол энэ хувьтай утгыг ашигладаггүй. Хувьтай утга тоон утгаар холдож ашигладаггүй учраас тоон утгыг ашиглах томьёо ургаад тоон утга ашиглах шаардлагатай тохиолдолд 100% төвөөгаад энэ тоон утгаар илэрхийлсэн утгыг нь авнаа. За дараагийнх нь нэг атомд 2 молекулын эзлэх нь өгдөгчсөн даралт нь өгдсөн юм байна. Дотоод энергийн өөрчлөлтийг олно. За энд 2-ны I гэж байдаг. За тэгэхээр нэг атомын хувьд бол чөлөөний зэрэг нь 3 байдаг. За тийм болохоор томьёо маань нэлбэртэйгээр бичигдэнэ. За энийг бол орлогын хичээл дээр нэлээд үзсэн байдаг баг. За энэ бол бидний мэддэг альфа-ментлийн тэгштгэл. За энийг шууд энэ дээр нь бодлох гэхээр биднэрт бол температур өгдөг учраас температурыг зайлшруулах шаардлагатай байна. За нэг 2 янзаар гаргаж ирж болно. За энэ альфа-ментлийн тэгштгэл дээрээс эхлээд температурыг олж аваад ийш нь орлуулах нэг арга байна. За хоёрдугаарт нь бол new RT нь болохоор PB-гийн үржүүр юм а гэдэг энэ тэгштэглээс зүй тогтнолыг харж болохоор байгаа. За тэгэхээр new RT-гийнхаа утгыг PB-гээр үржүүлэх замаар new RT-гийнхаа утгыг олоод шууд энэ дээр тавьчих болно. За ингээд бол хариунд нэг онцгой өөрчлөлт гарахгүй. За элсдийн өмгийн шалгалтын гол тактик бол төлбөр бодлогыг олон тоогоор оруулсан байдаг. За энэ дээр цагийн менежменттэй зөв ашиглаад яаж сандрахгүйгээр хийх дамжуулт үзүүлнэ. За дараагийнх нь 16 оны бодлогон дээр за энд цикл 3 цэгтэй юм цикл процессыг үзчихсэн байна. За эхнийх нь бол нэрлэх юм байна. 1-ээс 2 дээр яагаад изохор байгаа вэ гэхээр даралт өөрчлөгдсөн, идэвхтэй өөрчлөгдсөн. За идеалын хуйлууд бол 2 хэмжигдэхүүн өөрчлөгдсөн бол 3 дахь хэмжигдэхүүн нь заавал тогтмол байх ёстой. Тэр утгаараа 1-ээс 2 дээр изохор байна. За 2-оос 3 дээр даралт тогтмол байна. Даралтын утга өгтөө өөрчлөгдөөгүй температур буурсан. За 3-аас 1 дээр болохоор температурын утга хിവэрээ тогтмол даралтын утга буурсан. Изотерм байна. За энийг ингээд нэрлэх юм бол хүүхдүүдэд таамаг шууд 2 оноо авах юм байна. За дараа нь 1, 2, 3 төлөвийн эзлэхүүнтэй харьцаг болоо гэсэн. За 1-ээс 2 дээр изохор учраас энэ хоёр бол тэнцүү. За температур өссөн учраас энэ халсан гэдэг юм гарч ирсэн байна, тийм ээ. Тэнцүү. За 2-оос 3 дээр изобар гэж хэлээд температур буурсан байна, тийм ээ. Тэгэхээр температур буурсан. Тэгэхээр эзлэхүүн бас буурсан гэсэн үг. Изобар байгаа учраас үлцэн хоёр хэмжигдэхүүн хоёлаа өөрчлөгдөх ёстой. Тэгээд
хамгийн бага температуртай юу эзлэхүүнтэй нь бол V3 тэгээд V2, V1 хоёр тэнцвэрс. Ийм сонголтыг хийх юм бол та 2 оноо авах нэ. За 3-т нь аль процесс PB диаграммыг зөв бүрсэлсэн бэ гэж. За түрүүнийхээ айлгуулга тавьчихсан байна. За хамгийн ихний 1-ээс 2 дээр бол изохор байх хэвээр. 1-ээс 2 дээр изохор байж болох. За энэ бол 3-аас 2-оос 3 учраас биш. За энэ V байж болохоор байна. 1-ээс 2 дээр изохор. 1-ээс 2 дээр изохор гэхээр бас C байх боломжтой байна. За 1-ээс 2 дээр изохор гэхээр за 1-ээс 2 дээр изобар байна. За D бол биш юм байна тийм ээ. D бол биш юм байна. За энэ V болон C байх магадлалтай байна. За тэгвэл 2 дахь нь 2-оос 3 нь изобар байх хэвээр. 2-оос 3 нь изобар эзлэхүүн буурсан байх хэвээр. Энд байна 2-оос 3 изобар тэгтээ эзлэхүүн өссөн болоо явчихлаа. Тэгэхээр энэ буруу болчихж байгаа. Эзлэхүүн энд температур буурсан, эзлэхүүн буурсан гэд бид орсон шүү дээ. Тэгэхээр энэ V хариулт. V хариулт. Энэ бол байх боломжгүй юм байна. За ингээд шүүж харах юм бол V гэсэн сонголт зөв сонголт байна. V гэсэн сонголт зөв сонголт байна. За ингээд дараа нь эдгээр 100 жоул дулаан өгөхөд дотоод энергийн 60-аар нэмэгдсэн бол гаднаас ирсэн ажлыг бол термодинамикийн 1-р хуулиараа бодно. За гаднаас өгсөн дулаан дотоод энергийг өөрчлөх болон ажил хийхэд зориулагддаг. За эндээс ажиллаа болчих. За ингээд 40 жоул гарч. За дараагийн бодлого нь болохоор дараагийн гэж инсулин бодлого юм байна. За мөн Карнегийн зэвсгийн бодлого нь түрүүчийн ихний бодлогоос ялгаатай энд температур нь Цельсиор өгөгдчихсэн байгаа. Тэгэхээр Цельсиор өгөгдөнө гэдэг бол заавал шинжлэх ухааны хуваар буюу Кельвиний хуваар шилжүүлэх ёстой. За ингээд халагчийнх нь болохоор 1500 болж байна, хөрөгчийнх нь 300 болж байна. За ингээд түрүүчийнхээ бичснээр томьёон дээр орлуулад бодохоор аюу болчихсон. За энэ дээр та нар нэг юмыг анзаарч байгаа байх. Яг цөөн тооны утган дээр л томьёо цөөн тооны ойлголтын дээр л эргээд байгаа. За дараагийнх нь болохоор за дахиад Карнегийн зэвсгийн ашиглалтын коэффициент тооцох бодлого байна. За түрүүчийн бодлогыг бодох юм бол шууд юу ах юм бэ? Энэ бол нөгөө шууд хэрэглэх юм байна. Яг л Кельвиний хуваараар байгаа учраас халагчдаа хөргөлчийг хасаад температурыг хасаад халагчийн температурт байдаг. За ингээд 40 гарчээ. За дараагийнх нь бодлого. Эдгээрхийн дотоод энерги молекулын дулааны хөдөлгөөний энергиас шууд буснал хамааралтай байдгийг бид нар бас хичээлүүд дээр үзсэн байдаг. Молекулын дундаж квадрат хурдыг язгууртаар 2 дахин ихсэгвэл дотоод нэрний арч туршлагатай. За тэгэхээр энэ дээр кинетик энерги гэдэг бол ийм хэлбэртэй байгаа. Хурдны квадрат зэрэгээс шууд хамаардаг. Тэгэхээр язгууртаар 2-оор 2 дахин нэмэхээр язгууртаар 2-ыг квадрат зэрэг нэвшүүлэхээр 2 дахин ихснэ. Буюу V хариу зөв. Ингэж гарч байна. За одоо ингээд 17 онд бүтээх даалгавар орж ирсэн юм байна. 15, 16 онд бүтээх байхгүйсэн. За зураг нь энэ юм байна. Бид явагдсан цикл процессыг үзүүлсэн юм байна. Молийн масс, даралт, эзлэх үнэт. За эхлээд хүчил төрөгчийн нийт массыг болгоно. За ингээд бид нар 11-р ангид үзсэн байдаг. 10-р ангийн сонгоны хичээл дээр ч гэсэн үзсэн байдаг. Хими хичээл дээр үзсэн байдаг. Молийн тоо хэмжээг олдог энэ томьёо болгоно. Бүтээх даалгаврын нэг онцлог бол томьёо хувиргаж тооцоо их дасгалууд орж ирдгээр их онцлогтой. За эндээс нийт масс олохоор юуг эмээр үржүүлж таарна. За энд хариуг граммаар илэрхийлээрэй гэсэн учраас граммаар олоорой гэсэн учраас энэ молийн массыг
килограммаар шилжүүлсэнгүй. За ингээ 8 г гарч. За дараагийнх нь хоёр дахь нь болохоор хамгийн бага температурын утгыг олгож. За тэгэхээр температурыг калиброментийн тэгштгэл ёсоор даралтын хамгийн бага утга, эзлэхүүний хамгийн бага утга дээр температурын хамгийн бага утга харгалзнаа гэдгийг энэ графикаас шууд харж болохоор. За нэг зэг дээр болохоор даралтын 1 гэсэн утга, эзлэхүүний 2 гэсэн утга. Харин 3 зэг дээр болохоор даралт нь хэвээрээ боловч эзлэхүүний утга нэмэгдэж байгаа учраас өмнөх утгаас ялгаатай утга гарна, хамаагүй илүү утга гарна температурын утга. За тэгэхээр энэ дээрээс энэ томьёон дээр дүгнэлт хийчихэж байгаа. Тэгээд 1 гэсэн төлөв дээр температурын хамгийн бага утга гаргалцж байгаа юм байна. За дараагийнх нь бидний өмнө олж сурсан дотоод энергийн өөрчлөлтийг олох юм байна. Гэхдээ 2 атом тхий. Хүчил төрөгч гэдэг бол O2 гэдэг 2 атом тхий байгаа учраас чөлөөний зэрэг нь 5 байна. За түрүүчийн бодлогоос нөгөө нэг дурдж байсан аргаараа калиброментийн тэгшгэлээс эхлээд Т-г олох замаар шийдсэн байна. За Т-г гаргаж ирж чад энэ Т-гийн хооронд орлуулах. Тэнгүүд нь U-руу турагдаад үйлдэлэхэд илүү цөөн үйлдэх боломжтой болж ирж байгаа. Тэгэхээр бүтээх даалгавар дээр энэ арга нэг томьёоноос хэмжигдэхүүн олоод ижил хэмжигдэхүүнийг хураах замаар үйлдэлийг цөөлөх нь өөрөө цаг хэмнэх их чухал ач холбогдолтой арга шүү. За ингээд 1 кJ буюу син 1 гэж гарсан юм байна. За сүүлийнх нь бодлого болохоор эндээс ажил олох юм байна. За энэ дээр нэг онцлог байгаа. За Изабар процессын үед бид нар онлайн хичээл дээр даралт эзлэхүүн хоёулаа өөрчлөгдсөн ялгаатай байгаа тохиолдолд интеграл авч удирдаг. За интеграл гэдэг бол төгсгийн талбай. Тэгэхээр энэ гурвалжны талбайг олох замаар ажлыг шийдэж болох нэ. Интеграл авахгүйгээр хариу нь бол адилхан гарна. За тэгэхээр ийм квадратын тал гэж тооцсон шүү. Энэ ийм квадратын тал нь энэ хэсгийн ажил болно. За ингээд ялгаа 3-аас 1-ийг хасгаар 2, 4-өөс 2-ыг хасгаар 2, тэгээд энэ хэмжлэг хууруудыг тавиад даралт нь атмосферээс 1 паскал болгож байгаа, литрээс 1 метр куб болгож байгаа. Тэгээ 2 дугаар 200 жоул гэсэн юм утга гарна. За 18. За энэ ямар тоог илэрхийлж байна гэж бидний мэддэг Авогадроны тоог илэрхийлж байна. 1 мол давуулагдах молекулын тоо хэмжээг суудахтай. Нол биш тийм ээ. За хэвийн нөхцөлд 2 мол хүчил төрөгчийн хий ямар эзлэхүүнтэй байх вэ? Хэвийн нөхцөлд байх эзлэхүүн чинь 2.4 литр байдаг шин 1 молдох нь. Тэгэхээр логикоор нь бодох юм бол 2 мол 44.8. Энэ манай хиймдээ сайн хөлтөд бүгдээрээ мэдж байгаа. За энэ савнд байгаа идеалын молекулын 20%-ийг нь гадагш шалдах үед даралт нь яаж өөрчлөгдөх вэ? За энэ температур тогтмол үеэс тэр байсан гэж үздэг юм. За тэгэхээр энд молекулын 20% нь гадагш гарсан гэдэг бол молекулын тоо нь 20%-аар буурсан гэж байна. Өөрөөр хэлбэл бидний мэддэг нөгөө том эн чинь 20%-аар буурсан гэж үздэг. За калиброментийн тэгштгэл дээр молекулын тоо шууд харагдахгүй байгаа. За тэгэхээр молекулын тоо хэмжээгээ молекулын тоогоор илэрхийлэх замаар энийг тэгшгэлд оруулж байна. Нийт молекулын тоог 1 мол давуулагдах молекулын тоо буюу Авогадроны тоонд хуваахаар молекулын тоо хэмжээ гардгийг бид мэднэ. За ингээд Авогадроны тоогоо хураачиж байгаа. Энэ R гэдэг бол Авогадроны тоог Болцманы тоогоор үржүүлсэн энэ үржил байдгийг бид мэднэ. За ингээд тэгштгэл маань молекулын тооноос хамаарсан. Калиброментийн тэгштгэл молекулын тооноос хамаарсан ийм хэмжээтэй болчихсон. Ийм хэлбэртэй. За тэгэхээр энэ хоёрын хамаарлыг харахын тулд эзлэхүүний буйны нэгээр үржээд өгшөөр буйны нэгээр хоёр талын мэдлэг үржээд өгөхөөр энэ талтаа эзлэхүүн нь гарч ирээд энэ даралтын хамаарал даралт нь молекулын тооноос яаж хамаарч байна гэдгийг гаргаж байна. За тэгэхээр энэ хоёр бол шууд хамаарч байна. За тэгэхээр энэ 20%-аар буурах юм бол энэ дагаад
гэсэн юм дээ. Тэгэхээр томьёон дээр хийх дүгнэлтүүд бас гардаг байна. За энэ дараагийнх нь бол ийм нэлээд олон зэгтэй юм цикл процесс байна. За энэ зурган дээрээс хэд хэдэн бодлогуудыг асуудал шийдэх юм байна зөвмөрөө. За 1-ээс 2 нь ямар процесс вэ? 1-ээс 2 нь даралт тогтмол эзлэхэн өссөн. Тэгэхээр энэ бол изобар. За дараа нь 1-ээс 2 ба 1-ээс 3, 2 ба 3 процессуудыг хийсэн ажлуудыг болоод модулын жишээ юм. За нөгөө 6-аад харъя. 1-ээс 2 дээр даралт тогтмол байсан. Эзлэхэн өөрчлөгдсөн гэхээр энэ дээр ажил хийх боломжтой. 2-оос 3 дээр даралт буурсан. Эзлэхэн тогтмол учраас эзлэхүүний өөрчлөлт байдаг. Тэгэхээр ажил нь энэ дээр 0 болно. За 3-аас 4 дээр даралт тогтмол эзлэхэн өөрчлөгдсөн учраас энэ дээр ажил хийж болно. Өөрөөр хэлбэл ажил даралтыг үржих эзлэхүүний өөрчлөлт гэдэг учраас за энэ дээр 4-өөс 5 дээр эзлэхүүн тогтмол даралт буурсан. Тэгэхээр эзлэхүүний өөрчлөлт байхгүй учраас энэ дээр ажил нь 0 байна. За 1-ээс 3 дээр изотерм байна тийм ээ. За изотерм дээр болохоор бас ажил хийх боломжтой. Даралт эзлэхүүний одоо байгаа учраас нөгөө төгсгийн талбараар олоод байгаа шүү дээ бид нар. За 3-аас 5 дээр бас эзлэхүүний өөрчлөлт байгаа, даралт нь өөрчлөлттэй байгаа учраас энэ дээр төгсгийн талбар харгаараа бас ажлыг тооцох боломжтой. Тэгэхээр өөрөөр хэлбэл 2-оос 3 болон 4-өөс 5 дээр ажил хийгдэхгүй байна гэдэг ийм юм дээр. За тэгсэн чинь бид нар угаасаа тэр ажил хийхгүйг нь аваа хийсэн байна. За даралт нь тоонх гар нь оржтэй. За ийм ажил хийсэн байна. За 2-оос 3 дээр 0 байна тийм ээ. 1-ээс 3 дээр болохоор температур тогтмол үед ажлыг тооцохдоо болохоор интеграл авч тооцдог. За ингээд тухайн дүрсээр хашигдсан дүрсийн талбай. За одоо яг энэ хэсгийг салгаад авах гэсэн үг. Яг энэ хэсгийг салгаж аваад энэ хэсгийг салгаж аваад өнгөөр ялгаад бодчихсан. Аль нь их вэ, аль нь бага вэ гэдгийг харуулахын тулд. Тэгэхээр энэ тал нь их талбай зурагдаад доод тал нь бага талбай зурагдсан байгаас тэгээ энэ хоёрын байрлалыг шийдэж байгаа шүү энэ зургаар. За 2-3 процессын дотоод энергийн өөрчлөлтийг логч. За нэг атомд хий байгаа учраас чөлөөний зэрэг нь 3, дотоод энергийн атомыг ингээд ийм байдалтай биччихнэ. Температурын өөрчлөлт. За калпроментийн индексчлээс 2 температурынхаа тотыг болж байна. Тэгэнгүүтээ энд тавьж байна. За энэ ямар зорилготой вэ гэхээр нөгөө ньюэрүүдээ хураах зорилготой. За ингээд P0 гэдэг анхны температур зураг маань дандаа харьцаагаар өгсөн юм байлээ. За ингээд гаргаар. За энэ ингээд гаргаад энэ хоёрын харьцаа анхны температур нь болохоор P0 гэсэн утгатай энэ дээр бол тоотхон 6 гэж гарцгаа. За та нар өөрсдөө бие дагаад хийгээд үзээрэй. За дараа нь битүү савнд 300 Кельвин температуртай ийм мастай ийм нягтай устөрөгч байсан. Гэж. За эндээс шууд хараад 2 атом тийм байна гэдгийг эхлээд хараад авчихна. За устөрөгчийн эзлэхүүн хэдэн литр вэ гэж. За тэгэхээр нягтай үүдчихсэн байгаа учраас 7 дугаар ангийн нягтыг олдог юм ясараа. Эзлэхүүнээ 5 литр буюу 5 үржин нарын хас 3 зэрэгт метр куб гэж гаргаж байна. За дараа нь молийн тоо хэмжээг. За нийт масса өгдсөн, молийн масса өгдсөн учраас олоход амархан. Нийт масса 10 г, молийн масса 2. За ингээд 5 мол гарч байна. За дараа нь даралтаа олох юм байна. За нөгөө калпроментийн индексчлээ очиод эндээс даралтаа гаргаад ирнэ. Биднэрт молийн тоогоо олцсон сая. Температурын утга бол угаасаа өгдчихсэн байгаа. Эзлэхүүнээ олчихсон. За ингээд байна. За сүүлийнх нь болохоор
концентрацийг олох юм байна. Концентрац гэдэг бол нэг жижиг хүндэх молекулын тоо хэмжээ. За эндээс молекулын тоо хэмжээ концентрац гэдэг бол юм байдаг. Молекулын тоо хэмжээ бол бас манад бол байхгүй байгаа. Зөвхөн яагаад гэвэл эзлэхэн байгаа энэ байхгүй байгаа учраас нэг мэдэгдэж байгаа хэмжигдэхүүнээр орлуулна. Тэгэхээр нөгөө нэг молекулын тоо хэмжээ олдог томьёоноос хувиргаад молекулыг гаргаад ирж байгаа. За тэгээд энийг энэ дээр тавьж орлуулад. За 18 он бол нэг иймэрхүү бодлоготой байсан байна. За 19. За 19 болохоор арай бодлогын байдал нь арай өөр болсон байна. За молекулын тоо хэмжээ болох юм байна. За нөгөө молекулын тоо хэмжээг молекулын тооноос хамааруулж олдог томьёогоо ашиглана. За энэ дээр томьёо хувирсан байгааг харж байгаа хүүхдүүд. За дараагийнх нь за зураг өгсөн юм байна. За энд ажлын болох юм байна. Даралтын зөрөө эзлэхүүний зөрөө болцсон. Нөгөө дүрсийн талбаар орлоо шүү дээ. Нөгөө даралт эзлэхэн цуг бүгдээрээ өөрчлөгдөл эхлэхээр ажлыг болохдоо бид нар дүрсийн талбай олдог аргыг ашиглаад байгаа. Гоцтой ингээд энэ бол яг хоёрт байгаагүй вэ гэхээр тэгшин зүсгийн талбай гарч ирж байгаа учраас хоёрт байхгүй явж байгаа. Түрүүчийн бодлогод болохоор тэгшин зүс биш байсан. Гурвалжин ашиглаад байсан учраас хоёрт байгаад байсан шүү дээ. За энийг бол айхтар тайлбарлалт ойлгож ухав. За дараа нь дотоод энергийн юм байна. Ажил нэм энэ термодинамикийн 1-р хуулиар батсан юм шүү. Дуудах юм байна. Гаднаас өгсөн дулаанаа нойроо нэмээд гаргаад ирсэн. За 19 оч бүтээх байхгүйсэн юм байна. За ингэ болох юм байна 19. За 20 он. За 20 он болохоор бас молекул төлхөө орсон. Тэр нь дулааны бодлогод байсан. Дулааны нь бол орчсон байгаа. Дулааны дараа нь өөр сэдвтэй хамт тусад нь ярих гад. За эхний бодлого болохоор за энэ зураг өгчихсөн 2-оос 3-ын нийслэх юм байна. За энэ 2-оос 3 дээр даралт эзлэн хоёроо өөрчлөгдсөн. Уруу амралтай байдаг изотермийн график харагдсан тийм ээ. За хэд ажил хийгээгүй процесс аль нь вэ гэж. Эзлэхэн өөрчлөлтгүй газараа ажил хийхгүй гэдгийг бид нар бол нэлээд сайн ойлгочихсон байгаа. Тэгэхээр 1-ээс 2 дээр 3-аас 4 дээр ажил хийхгүй. За дараа нь зурагт үзүүлсэн ПБ диаграм дээр А төлөвөөс энэ А нэмд юм байгаа. Б энэ процессыг дүрсэлжээ. Гүйцэтгэсэн ажлыг болороо энэ килопаскал хэмжиж болчихсон байна. Энэ чинь зурагтайгаа орж ирсэн юм. За тэгэхээр энэ дахиад нөгөө дүрсийн талбайг ашиглана. Энэ гурвалжны талбай гэсэн үг байна. Энэ хүүхдүүд одоо энийг сайн ойлгож байгаа. За энэ 1 кJ-аас түлхүүрэн дээр 2 гэж бичсэн юм лээ. Яагаад ингэж бичсэн? 1 кJ билээ олон тэр гурвалжны талбай. За дараа нь болохоор гаднаас өгсөн дулааныг ол гэхээр энд ажиллаа олчихсон учраас дотоод энерги өөрчлөлт өгөгдчихсэн байгаа учраас 2500 гэж гарна. За энэ 20 он болохоор бүтээгтэй юм байлээ. За хамгийн эхлээд молекулын тоо хэмжээ болох юм байна. За бид нар нөгөө молекулын тоо хэмжээг молекулын тооноос хамааруулж олдог, массаас хамааруулж олдог. Энэ хоёр арга хоёулын нь хавсан ашиглах юм байна. За ингээд эндээс молекулын тоо хэмжээг энэ дээр орлуулж чад молекулын тоо гаргаж ирсэн юм байна. За энэ 602-ыг хүртэл 10-23 зэрэг тоошкийн тухай ярьж байгаа учраас ойролцоогоор 6-40-10-ийн 23 зэрэгт хэлтгэр нь авлаа. Яг тэгвэл энэ хариун дээр нэг оронтойгоор илэрхийлээрэй гэсэн учраас. За дараагийнх нь болгоод за дараагийнх нь концентрацийг олох шиг байна. За биднэрт эзлэхэн өгөгдчихсэн байгаа.
Сая молекулын тоог болчихсон. Тийм ээ. Концентрац болох юм. За ингээд сая молекулын тоог болчихсон бид нар. Тэгээд эзлэхэн өвдчихсэн учраас хуваагаад гараад 2 10-ын зэргийн тавьчихсан учраас нэг онтой. За дараагийнх нь 2-хийн нэг юм холимог хэлчихэж байгаа. 2-хийн молекулын тоо хэмжээ байна. За тэгэхээр энийг тус нь олж гал хэмжиж байгаа. За сүүлийнх нь болохоор температурыг болох юм байна. За нөгөө калпроментийн индекс төлөө хувиргаад температур харагдаж байна. За энэ холцын нийт температурыг олж байгаа. За энэ холцын даралт маралт нь өгсөн юм байлээ. Батхан дээр. За ингээд хүүхдүүдийн өсөлтийн дагуу 15-аас 20 оны молекул сэдвийн